Харваа намнааны багш дасгалжуулагч Алтан Уяг байна. Монгол харваа намнааны цахим хичээлийг цувралаар оруулахар боллоо. Монгол харваа намнаагаар хичээлэхэд багш дасгалжуулагч хэрэгтэй. Багш дасгалжуулагч таныг зөв зам мөрд чиглүүлэх болно. Эхний хичээл номаа хэрхэн зөв сонгох вэ? Эхний том асуулт бол ямар номаар харуулах вэ? Ном болгон өөрийн гэсэн загвар харуулах арга барилтай байдаг. Жишээ нь Олимпийн рекорд ном, Олимпийн харвааны стандарт ном бөгөөд орчин үеийн оваа хараа ном тэнцвэржүүлэгч техник арга барил нь өндөр хөгжсөн байдаг. Орчин үед мэрэгжлийн түвшинд хүрж Олимпийн төрөлд багтсан байна. Харин орчин үеийн нөгөө нэг ном төрлийн ном бол компаунд ном. Дамартай, оваа хараатай, татхад хөнгөн, богино хугацаанд сурж болдог. Харин бидний цуврал хичээлд би та бүхэнд Монгол харваа намнааг заах учраас уламжлалт загвар бүхий ном сумыг сонгохыг зөвлөж байна. Уламжлалт загвар бүхий номнууд нь материалынхаа хувьд дараах төрлүүдтэй. Fiberglass ном, laminate ном, hybrid, уламжлалт эвэр ширмэс ном, бүхэл модоор хийгдсэн ном, төвөр ном зэрэг байдаг. Анхны суралцагчид Fiberglass номыг сонгол зүйтэй. Амун хэрвээ боломжтой бол laminate номч бас зөв сонголт болно. Сурах эхний үед хамгийн чухал зүйл бол хатуу ном битгий сонгоорой. Бид хүчээр татах биш, зөв барил, зөв хөдөлгөөнийг суралцах юм. Анхны суралцагч нар эрэгтэй хүмүүс 25-аас 30 паундын ном, эмэгтэй хүмүүс 20-оос 25 паундын номыг сонгуул зүм. Зөөлөн ном танд зөв харж сурахад туслана. Ингээд та бүхэн номаа зөв сонгоход бэлэн боллоо. Дараагийн хичээлээр үндсэн байрлал, зөв харах арга барилыг заах болно. Дараагийн хичээлээр дахин уулзъя. Баяртай.